За яцхан энэ удаа та нартай цоо шин яг одоо цэцэгдээд явж байгаа анимыг ярьж өгнө. Ангиуд нь гарч дуусаагүй байгаа болохоор 2 юм уу 3 парт болох баха. За ингээд шууд тайлбарт оръё. Аним эхлэхэд бид нар Ван гэд офисын ажилтан залуутай танилцсанаа. Өдөржингөө ажиллаад унтах гэж л гэртээ хардаг. Тийм л махруу хүн байж л дээ. Тэгсэн нэг өдөр 2 настай язгууртан хүүхдийн биед орчихсон сэрнэ. Гайхаад цонхоор нь харангуйта маш сүртэй хамгаалтын хан хэрэмтэй ордон дотор байгаагаа ойлгодог. Тэгжээтэл тийлгээд мэйд нь орж ирээд хүү эзэнтэй цонх руу авирч болохгүй гэдэл буулгалаа. Өглөөний цайн дээр манай хүнийг 3 мэйд зэрэг асраад хооллоод сүйд болж байна. Аав нь өнөөдөр юу хийх талаар нь асуухад Ван их сүрхий хариултыг. Эрдэм мэдлэгт шамдаж эх орныхоо түүх соёлыг суралцсан гэсэн ах нар нь бүр шок. Сая яг юу гэж вэ гэсэн царайтай. Аргагүй шít Кокомело үзэж brain rot ярьдаг нас штэ. Аавч бахархад амар инээж энтер. Би баг хүүгээ дутуу үнэлж байжээ. Миний хідэн хүүхдүүдээс аав шигэ галын шидэн төгсрөх хүн энэ л гарч ирэндэ гэдэл. Завсраар нь өөрийгөө шидээстэй. Энэ ертөнцийн язгууртнууд гал, ус, салхи, газрын шидийг айгүй үнэлдэг. Бусдыг нь хог гэд бүр тоодгүй ингэж шүү. Хэсэг хугацааны дараа гэрийн даамл нь манай хүний урд баахан ном авчраа тавьчихаас гадна мэдлэгийг нь шалгана гинэ. За юу л асуудаг болдоо гэсэн 3 дээр нэмэх нь 2 хідүүл гэж юм. Ванч хариултын байгаа сте. Тэгсэн мундаг байна. Би өөрийн биеэр танд хичээл заана гэд байя гэтлэн даалгавраар шахнаа. За тэгээд 4 нас хүрэх үед нь сэлмийн эрдэм зааж эхлэхэр болж мэйдтэйгээ сургуульдийнэ. Тэгсэн тийл амар лаг болтдаг за. Сүп гээл. Би таныг ялчлаа энтер гэд жоохон тоглолцсон чинь бусад мэйдүүд нь ямар хөөрцөн гар вэ гэд барьж авангуудаа эзэнтэй энэ мө боолыг шийдэг гэж авдیں۔ Гүй зүгээр гэсэн заавал шийдэг гэж салдгүй шүү. Бүр нийфт атаархал мөрдөж шít. Манай хүн заа гэд духан дээр нь ясалсан болж иж нэг юм сална. Дараа жил нь гэхэд Ван өөрөөсөө том хүүхдүүдийг ч асуудалгүй дийлдэг болсон байлаа. Жирийн айлын хүүхдүүдтэй ч ийдэг сайхан харьцдаг гэд нэр хүнд нь бас хурган өсцөө. Тэгсэн хөлөг баатруудын ахлагч дийгээ залуу ирээд гарыг нь шалгаснаа. Та чи ийм болбраа гартаа үйж яаж эднэрийг дийлээд байна? Бэлтгэл сургуульд юу н хийж байгаа мó гэж авж гин. Яах гэж байгаа. Тэгсэн угаасаа аав нь манай хүнийг 3 дахин хичээлээр шах гэж гэрийн даамалдаа даалгасан юм байна л да. Тэгээл хичээлээр бөмбөгдөөд исэн бэлээ. Та зэвсгийн эрдмээ илүү давтмаар байвал би ааваас чинь хичээлийн цагийг нь багасгаад өг гэд гуйхуу гэсэн Ван хичээл сэлмийн эрдмээ хоёулангийн зэрэгцүүлнэ л гин. За тэгээд ди манай хүнд өөрийн биеэр зэвсгийн эрдэм заахаар боллоо. Нилээн хүнд хэцүү бэлтгэл хийсээр жилийн дараа гэхэд 6 настай Ван ойр орчимдоо гоц авьяасан гэд алдартай болцсон байдаг. Гэхдээ амьдрал нь ерөөсөө ном дэвтэр сэлэмний дунд л эргэлддэг болохоор жаахан уйдаад нэг өдөр тийлэг 2 хөлөг баатартай дагуулад гадуур явхаар болно. Зах том худалдааны төв энтрээр ороод айгүй баяртай явж итл туранхай харваас зодуулж нүдүүлсэн царайтай хүүг нэг хүн чирцэн яваатай таарна. Юугаа харав гээл ууралсан Ваны хамгаалагч нарч сэлмээ суглахад бэлэн байлаа. Энэ ертөнцид ядуу хүмүүс хүүхдээ боол болгож зараад мөнгө олтын гинэ. Хэрцгий 21-р зуунаас ирсэн манай хүнд арай л дэндүү санагдана. Тэгсэн Розали гэд бор хүүхэн өсрээд гараад ирлээ. Хүү яасан хөөрхийн тайжийн баггүй вэ штэ гээл. Энэ нөөрэ энтхийн мангар том сүлжээ дэлгүүрээ ажилтсан юм байна л та. Хүүгийн үнийг асуусан ямар шидийн чадвартай вэ л гэж. Юм хулгайлах шидтэй гэсэн 3 мөнгөн зоос болондоо гин. Аавч олиггүй амтан гэдэл нөгөө муу хүүхч өшөглөж зодж ийсэн өөр газар аваачиж үн хүргэж зарна гэлээ. Чирээл явж итл Ван 5 зоос өгөөд авахар болно. Хүүг камшин гэдэг гинэ. Уяагийн тайлаад хүссэн газар руугаа явдаа гэсэн чинь хайч хавтай хөөрхий. Очих газар байхгүй. Тийлч та худалдаж авчиад яага явуулах гээд байгаа юм гээл бүр гайхацсан. Зоо ордон руугаа аваа явъя дөө гэсэн зүгээр дагуулад орчихж болохгүй. Боол болгож ижил оруулдаг гинэ. Ингээд Росали боолын гэрээг нь байгуулж өгнө. Камшинч Ваныг үргэлж хүндлэн дуулууртай үнэн ч албат гэдгээ батлан харуулж байлаа. Нэг өдөр өрөөрөө н орж ирээд хөлөг баатруудын ахлагч ди таныг дуудаж гин гэсэн Ван бичээнээр хахуулдаад намайг байхгүй байна гэд хэлчихээ гэдیں۔ Яг гараа явж исэн ди таарахаар нь камшин эзэнтэн байхгүй байна энтер гэд худлаа ярьж өгнө. Саяхан наад өрөөрөө ч орсон гэсэндэ чи аман дээр юм баахан бичээ наацсан ч гэх шиг
Манай хүн амаа арчичаал сийхгүй худлаа яриад байсан. Чи миний өмнөөс ингэж ярьдаг. Яасан зөрөгтэй хүн бэ? Тэгвэл оронд нь чамаар бэлтгэл хийлгүүлэндээ гэл аваа авчтээ. Үзэгдэл солигдож Ван 8 нас хүрч шидийн чадварыг үнэлэх ёслолын өдөр ирнэ. Хүмүүс ч ухаантай, сайхан сэтгэлтэй болохоор нь өв залгамжлах тайж болчоосоо гэд ихээх найдлага тавьж ийлаа. Аав нь ч өөршгөө галын шидтэн байх гэд бүр итгэцэн. Тэгсэн төсөөлөөчгүй юм болтیں۔ Манай хүн ч бүтээлийн шидтэй юм байна. Тэр нь ядж хахад хамгийн дорд үнэлэгддэг шид гинэ. Аав нь ч галзууртлаа урлаж, гутамшигтай юм. Сугнууд л тийм байдیں۔ Энтэр гэд бөө юм болно. Түүхийд материал нь л байвал төсөөллөө ашиглаад илд мэлд хийждэг тиймэрхүү төрлийн шид юм байна л да. Тэгээ бүр сэлмээ далаацнааж ин аалхны хөөй. Ванч бүр шок, хөдөлж чадахгүй зогсож исэн ах нь урдуураар нь орж хамгаалдаг. Эдний эзэмшлийн нэг алслагдсан хөгжил муутай тосхон байдیں۔ Гинэ. Жалганы. Орсон суугчд нь ердөө 100 хүн. Тэр хэсэг газрыг Ванд өгөөд яаж хөгжүүлэхийг нь харуул ямрав гэж байна. Ууланда нилээн аюултай мангасуудтай. Эдний мөнхийн өрсөлдөгч улстай хил залгаа газар гинэ. Ер нь бол манай өнийг цөлөө ачиж байгаа юм л та. Аав нь ч овоо зөвшөөрч ийм гутамшигтай хэрэггүй амтныг тэндэл ашиглаж болох юм байна. Сайхан санаа байна гэснэ. Хурдхан арилж үзээрэй. Сугам ин гэдэл яваад өгдөг. Хэцүү газар руу явуулахар болчлоо. Гэхдээ чамайг амьд үлдээх өөр арга байсангүй гэд ах нь уучлалгүйж тэнд 5 тухтай амьдрахад ч чадах чинээгээр туслана гэж амлана. Ванч ам аварсанд баярлалаа л гэлээ. Манай хүн ачаа бараагаа бэлдэж замд гарахаар болсон аав нь хамгаалах Хөлөг Баатарч гаргаж өгсөнгүй. Ах нь адал явдал хайгчид хөлсөлж хамгаалуулахар болдог. Дээр нь ганцхан камшиныг авч явахыг нь зөвшөөрсөн байхад ах нь гуйсаар байгаад тийлийг бас авч явахар болно. Тэгсэн ди гинэт гараад иртیں۔ Хамт явж бэлтгэл сургуультаа дуусгана гинэ. Манай хүнч дотроо нөө гэж бодоол аав намайг нэг ч Хөлөг Баатар авч явж болохгүй гэсэн гэд хэллээ. Надад тийм тушаал ирээгүй гэд бүр 2 баатар дагуулж магуулсан. Тэгээ болоогүй за гэрийн даамлах би өөрийн хүсэлтээр тэтгэвртэй гарчихлаа. Хамт явж хичээлээ хийнэ хөө гэсэн хүрээд ирдیں۔ Цуваа хөдөлж хотын гудамжаар явж итэл амар их хүн цугларсан. Бүгд л даллаад манай хүнийг дэмжиж орилолтой бол сүйд болцгоо. Эднэр яаж мэдчихвэ гэсэн Хөлөг Баатар ди тушаасан гэд тэрэгнээс амар том бичигнүүд намруулсан байдаг. Ноён Ван замд гарч байна гэсэн утгатай. Буулгах зөвшөөрлийг дийл өгөх ёстой. Даанч унтаад өгсөн сэрэхгүй байнаач гэх шиг. Манай хүнч бүр юу вэ гэл. Тэгээ баг хотын бүх хүн даллаад гаргаж өгч байгаа. Замдаа камшинд тэр тосгонд очиод хэцүү таалагдахгүй байвал надад хэлээд явж болно шүү гэлээ. Би боолын гэрээг чинь цуцлаад өгнө. Ордонд буцаж ирээд ахын албат болж болно штэ гэсэн. Үгүй би эцэг хүртэл тантай хамт байна л гэж байна. Хэсэг хугацааны дараа тэрэг гинэт зогсож тосгон руу дээрэмчд дайрч байна гэж илтгэлээ. Бид нар хүчээ нийлүүлээд орвол дийлчих байхаа 50 орчим л хүн байна гэсэн адал явдал хайгчтай ахлагч шууд л татгалзана. Бид нар хамгаалах ажил авсан. Тулаанд орж хүмүүсээ эрсдэлд оруулж чадахгүй л гэж байна. Ди нилээ мэтгэлцээ дийлэхгүй. За тэгээд адал явдал хайгчид Ваныг хамгаалахар болж Хөлөг Баатарууд дайрч орохоор боллоо. Намайг өгчихвэл Ваныг аваад ордон руу цугтаараа энтер гэж исэн. Даамлах өөрийгөө шидтэн гэдгээ хэлж тулаанд цуг орохоор болно. Ванч өөрийн хүсэлтээр дээрэмчдийн анхаарлыг татъя гэсэн Тийл шууд л эсэргүүцнэ. Юу гэж тэгдэм бэ? Би анхаарлыг нь татъя гэхээр нь Ван дотны хүмүүсээ тэгж алдмааргүй байна. Тэгээд ч би дигийн гарын шив болохоор тийм ч амархан ялагдахгүй. Ялагдлаач тосгоны иргэдийнхээ төлөө амиа өгөх бол язгууртны хувьд нэр төрийн хэрэг гэдэл попорч өгнө. Адал явдал хайгчтай ахлагч бүр сэтгэл нь хөдөлсөн. Бид нар ч гэсэн тулднаа болцсон явж гин. Энэ залуу язгууртны хүүг хамгаалах ажил гэхээр нь эхэндээ дургу байсан чинь манай хүн уулзаж мэдлэхтэйл та ямар кул ах вэ энтер гэд бодлыг нь өөрчлөө хайцсан байлээ л дээ. Одоо тэгэд хүмүүсийнхаа төлөө амиа өгөхөд ч бэлэн байгааг нь харангуйта зүрхний дискон хөдлөөд тултгаар болчихж байгаа. Намайг амьд байхад миний эзэн амиа алдна гэж байхгүй гэдэл ди асаалттай танк цаашаа. Даамал ах хүртэл өөрийнхөө амийг золиослохыг сайн стратеги гэж бодож байгаа бол би дахиад эхнээс нь бүгдийг нь заах хэрэгтэй байна да гингүүтээ авраг том хан босгочноо. Адал явдал хайгчид нэг талаар нь Хөлөг Баатарууд нөгөө талаар нь дайрч зарим нь ханны цаана нуугдаад дээрэмчд рүү харуулж эхэллээ. Ди дайрч ороод нэг цавчилтаар өчнөөн гаруудыг хяаруулж хаяад маш хүчтэй аавраа цацруулахад бусд нь бут усрээл зүгтэн.
Энэ маягаараа үзээд барахгүй нь гэдгээ ойлгонгуудаа дээрэмчдийн толгойгч ханны ард байгаа хүмүүс рүү дайрлаа. Аврах том сүхэ далаагаал адал явдал хайгч охиныг яг цохигсон Ван анхаарлыг нь татчихагаад хөлийг нь шархтуулцдаг. Газар унангууд нь камшийн эцсийн цохилт хийж дуусгана. Үлдсэн дээрэмчдийг хүлээд ажиллагаа амжилттай. Адал явдал хайгчид явах гэжсэн Ван Юр нь энэ нэрчгүй тосгоныг яаж хөгжүүлээд ямар болох бол гэж сонирхоод тал нь үлдэхэр болдог. Энэ үед Тил өөрийнхөө амь насыг эрсдэлд орууллаа гэж Ваныг баахан зэмлээд дараагийн удаа тийм аюултай юмда намайг л явуулж бай гин. За тэгээд тосгон руу айгүй ихтгэл найдвар тэгээд орсон хүмүүс нь ядруу орчин тойрны өнгө муутай яалтчгүй тиймэрхүү газар байлаа. Тосгоны ахлагч угтаж ирээд аварч хамгаалсанд баярлаа л гин. Ер нь байн иймэрхүү дайралтанд өртдөг. Урд нь өөр эзэнтэй байхад хөлөг баатрууд эргэж тойрч хамгаалдаг байсан. Харин Ваны аав эзэмшдэг болсноос хойш ерөнхийдөө хөсөр хаягдсан юм байна л да. Манай хүн аавынхаа өмнөөс уучлах байхдаа аав маань жижиг тосгоны үн цэнийг сайн мэддэггүй маа гэж хэлээд хүмүүсийн дургууг нь хүргчнэ. Бид нарыг баг татвар төлдөг гэд ингээд байгаа мүү гээл. Хэдүүлээ одоо энд маргалдаад ямар ч нэмэргүй. Тосгоныхоо ирээдүйд анхаарах хэрэгтэй байна. Ер нь бол язгууртнууд гэхээсээ илүү хаант улсын хуулиас болоод ийм байдалд хүрчээ. Хамгийн эхлээд бид нар үн цэнтэй ямар нэг зүйл үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Тэгжиж хааны гэр бүлийн анхаарал төртнө. Хоёрдугаарт хамгаалагч хөлсөлж чадхаараа хангалттай хэмжээний мөнгө олдог болох хэрэгтэй. За тэгэд гуравдугаарт бүгд ажиллаж орчин тойрноо өөдөн татах хэрэгтэй байна гэлээ. Бид нар тэрийг чинь бодож үзэлгүй яах вэ? Болдгүй л юм да. Чамшиг хүүхэд ер нь юугаа мэдхэвдээ гэд мөчөөгөө өгөхгүй. Даамал ах D2 гарч ирээд өөрсдөө танилцуулахад тосгоныхны нүдэнд итгэл найдвар гэрэлтээд ирнэ. Одоо 30% байгаа татварыг тосгон хөлөө олох хүртэл 10% болгож бууруулна гэхэд хүмүүс баярлаа л явцдаг. Ваныг бат бөх хэрэн барих хүртэл даамал ах газрын шидээр түр хан босгож эргэн тойрон урих цанга бэлтгэхэр болно. Ван ойд ирж хідэн мод бэлдүүлээд бүтээлийн шидээ ашиглаж солонгорсон өнгөтэй хідэн блок хийждэг. Наана материалтай ингэнэ. Адал явдал хайгчдын анхлагч Ортог энийг завчаад үзтээ гэсэн хамаг хүчээрээ сэлэмдээдж хуваахан байдгүй зураас ч гаргаж чадсангүй. Би чинь чулуу хаг завчдаг хүн штэ. Эн чи одоо юу болоод нэ гээл Ортооч тийлт. Манай хүн нар жаргатал шидээ дуршиж үзлээ. Та ядарчихлаа. Бүтээлийн шид хамаг маана шавхчдээ штэ гээл Тил санаа зовно. Гэхдээ гайхмаар нь Ван ерөөсөө ч ядрахгүй байдیں۔ Хэр маана үлдчихв шалгах гээд модоор сэлэм хийсэн болж ин шүү. Ямар гой сэлэм бэ гээд камшийн шүлсээ гоожуулаад ахаар нь бэлгэлцдэг. Тил бас горьцсон байртай хараад ахаар нь нэг сүх өгдیں۔ Айгуу баярлал авсан чи хардаа энэ сүхийг амар арга ясмасны дүрстэй хөөхий тэгэл хийлгэж үг болтуггүй. За түр завсарлаадах юм манайхаа. Та нар арай ингэж гэрэлтүүлдэг юм биш үү? Тэгвэл өнөөдөр нэг гоё бүтээгдэхүүн танилцуулъя. А4-ийн хэмжээтэй 3 янзаар хасдаг гэрэлтүүлдэг самбар. Анхлан зурж сурж байгаа хүүхдүүд, дизайн, инженерийн оюутнууд, бүр ангаахын оюутнуудад хүртэл маш их хэрэг болдог шүү. Энэ жил хар зургаар ээш өгөх гэж байгаа. Эсвэл гоё аним манга зурдаг болохыг хүсэж байгаа хэн бүхэнд маш хэрэгтэй. Хөлсөн зураг тавиад л зурж болох нь юм штэ. Нүд ядраахгүй, гар ядраахгүй, USB залгууртай болохоор хаач ашиглах боломжтой. За тэгээд манайха Unitec Mongolia руу холбогдоод аваарай. Доор description-д линк утасны дугаарыг орууллаа. Шөнө нь Ван ядарснаа мэдсэн ч унтаж чадахгүй сууж илаа. Замд яваад ирэнгүүтээ тултаад дээрээс нь хэд хоног усанд ороогүй үнэн духгүй мэдрэмж төрөөд ахаар нь гаднаа зүгээр царайлж байгаач бүгд адилхан ядарч байгаа да. Маргааш өрн 5 тухтай болгох нэг арга бодноо гэж шийднэ. Өглөө нь наана блокоор байшин барьж эхэллээ. Хүмүүс цугларцсан гайхал яг үүндээ манай хүн өөрөө ч юу болохыг нь сайн мэдэхгүй байлаа. Ямар тач дөрвөн баг нь босгоод ханаар холбочж байгаа. Тэгээд хувааж өрөөнүүд гаргаад хаалга, цонх, дээвэр хийлээ. Хэдхэн минутанд ийм гоё ордон барьж харна хүмүүс нүдэндээ ч итгэхгүй. Найзууд нь тосгоныхонтой цуг ордон луунд гөлрөөд бүр ирүүн мултрах нэ. Бүтээлийн шид чи амар юм биш үү? Юун галын шид мэдгэцэн. Ванч даруухан загнаж өөрийн харьяаны хүмүүсээ хамгаалахад дайралтын шид илүү байлгүй яах вэ л гин. Тил камшин хоёр мэдээж эзнийхээ талд тэгсэн даамал ах ингэж ярьлаа. Дайнд ажинтай үед бол яахав галын шид чухал байх. Инх 50 цагт бол таны шид
ард иргэдэд тасархай амьдруулахаар байна штэ гэдээ. Та хэд мод аваад ирвэл байшин бариад өгье гэсэн Ди Орто хоёр хин төрүүлэхээ үзье гэл сүр болцгооноо. Нэг харсан тосгоныхон Шрекийн муурны нүд гаргацсан зогсож идэв. Бид нар бас модоо авчираад байшин бариулж болох уу? Амьдарч байгаа байшин маань үнэхээр муудсан л гин. Манай хүнч юу вэ бурхан бодсод ба минь гэж бодсноо. Хүмүүсийг гомдоохгүй тул зөвшөөрнө. Тосгоныхон ч бөөн баяр байшингууд нь үнэхээр л муудсан. Нурж унахад бэлэн болцсон харагддаг. Манай хүнч ажилдаа орж нүдэн дээр нь хидээр нь барилга босгоод эхэллээ. Яа, ямар агуу маанатай хүү вэ гэцгээгээд л. Урд насандаа барилгачин байсан юм уу хаашаа. Байшингуудаа дөрөөр нь босгоод өргөн гудамжаар холбож голдоо том талбайтай байхаар төлөвлөсөн байлаа. Яваандаа илүү бат бөх материалаар сайжруулж баринаа л гэж шүү. Тосгоныхон үнэхээр их баярлаж өөрсдөө байгаа жоохон хоол хүнсээ Ванд бэлэглэх гээд л гүйцгэн. Тэгээд ордныхоо хажууд халуун усны газар барьсан чинь хүмүүс бас сонирхоод идэв. Бүгдээрээ ээлжилж усанд орж аваад сайхан амарцгаана. Маргааш өглөөнөөс ирэхэд хөлөг баатрууд тосгоноо тойруулж хамгаалтын сувг татсан байдаг. Энийгээ усаар дүүргчвэл бүр лаах юм шүү. Тэгээд ч ундны ус ногоо тарих халуун усны газарт гээд усны хэрэгцээ их л байна гэлээ. Даамал ах шидэ ашиглаж ойролцоо голоос нарийнхан шуудууд татаж Ди баатруудтайгаа хамт өргөсгөж ухнаа. Ван араас нь шидээрээ нэгтруулаад явна. Тэр Дигийн ирч хүчтэй газар ухаж байгаагээ. Экскаватор цаашаа. 40 гар насны хүн гэхэд үнэхээр итвэхтэй маа гээд даамал ах гайхаж майхацсан. Бүгд байдаг чадлаараа хичээсэн ч орой гэхэд ажил 50% л явж илаа. За ингээд амарцгаая гэсэн Ди юу амрах вэ? Зүгээр цааш нь ухъя гээл харсан. Бусд хүмүүс нь бүр чичирч салгалаад унаж явдаг шүү. Маргааш нь ажил дуусч бүгд цугларч туу цайчлаад усаа явуулнаа. Удлаа туу цайчлаагүй. Даамал ах шидээрээ тагалсан байсан чулууг нь буталчтэй. Тосгоныхон ч ийм их ус хараад үнэхээр их баярлаж Ваныг биширцгээнэ. Харин манай хүн ажил хэрэгчин болохоор бороо ихтэй үед үерлэж магадгүй юм байна. Хойд хэсэгтээ хиймэл нуур хийжий гэж шийддэг. Даамал ахч дэмжиж цаг агаар хуурай үед нөөцийн устай болчих юм байна. Сайхан санаа байна гэлээ. Ван андууттайгаа нуур бэлдэж дуусахад бүх тосгоноороо цуглаж ахлагч өвөө талархлаа илэрхийлнэ. Өмнө нь ус авах гэж маш урт зам туулдаг байсан гин. Хэд хоногийн дараа Ван чулуу шавар ашиглаж шидээрээ бетон хийгээд хотынхоо хэрмийг хүчтгэлээ. Орой дээр нь төмөр бамба аврах том ном сум байрлуулна. Энэ юун дээрэмчтэй хамгаалах бараг бэхлэлт болчихж байгаа юм шүү. Ди тэгсэн. Аав чинь таны ийм чадвартайг мэдсэн бол явуулахгүй байсан да. Шууд л залгамжлагчаа болгох байсан биз гэдээ. Даамал ах Ваны хүч хүмүүсийг хамгаалахад үнэхээр тохирж байгаа ч өөр улс орныг эзлэхэд тийм ч тохиромжтой биш л дээ гэсэн Ди шууд л дургуйцсан. Уур амьсгал ер нь эвгүүтэд ирэхэр нь манай хүн муудалцгаа болоо гэж гуйна. Хэрэггүй юм ярьж яхаар одоо байгаа нөхцөлдөө хамгийн сайнаар хичээж амьдрий л да гэсэн Ди нэрээ тийштэй гэснэ. Та хаач очисон агуу удирдахч болж чаднаа. Ойлгомжтой. Нэг л өдөр аавтайгаа өрсөлдөхөөс агуу том эзэмшил газартай болох байх гэлээ. За тэгээд өглөөний цагаа уужсэн даамал ах одоо манай тосгонд хамгаалтаас гадна орлогоо нэмэгдүүлэх чухал байна гэсэн Ван нэх тоохгүй байна. Би янз бүрийн эд хэрэгсэл тавилга энтер хийж чадна. Тосгоных нь ногоогоо хангалттай тарьчихна. Өөр юу хэрэгтэй юм бэ гэдээ? Ахч сахлаа арчингаа. Энд амтлагч нарийн ширээ юм ер нь байдаггүй. Чиний дуртай амттангуудыг хийхэд ордог материал ер нь л байхгүй дээ гэсэн Ван Тил рүү амар ноцтой харна. Тэгээд тосгондоо ашиг орлого авчрах үйлдвэр нээхээр шийднэ. Камшин нано кубе хийгээд заръя л да. Шинэ материал үздэй гин. Тэр чинь би өөрөө л хэрэглэх гэж хийсэн гээд татгалзана. Хэсэг хугацааны дараа адал явдал хайгчдын нэг нь Тил Камши хоёрыг үгээр эзээр байгаад зэвсгийнх нь хүчийг нь шалгахаар болно. Том биетэй залууч оркийн арьсан бамбаагаа гаргаж ирээд хуг рекламдсан. За дайраа дээр харъя гэдэг. Камши ил дээр хүрх шиг болол авсан чи нөгөө сүрхий бамбаа нь голоороо хуваагдсан байдیں۔ Тэгсэн оортод тэрэг дүүрэн ховор материалууд аваад ирсэн байлаа. Төмөр, зис, мөнгөний хүдэр, алт, материал хүртэл байна. Ийш ойрхон уулнаас аваад ирлээ гинэ. Ван шууд л ажилдаа орж
төмрөөр нь наано куб хийн. Төрөний адал явдал хайгч залуу бамбаага засуулсан мөртлөө давраад наатахаараа надаа урт богино 2 төрлийн сэлэм хийгээд өгч болох уу гин. Ван деталь бүрийг нарийн төсөөлж маш гоё сэлэмнүүд хийсэн бусдын нүд нь уналгүй яхав. Надаа бас хийгээд өг тэхүү гээл. Ийм гоё материалууд олж ирсэн юм чинь хийж өгнө гэсэн. Ногоон үстэй эмхтэй харангуйтаа энэ ч ёстой их үн хүрэх байх таа л гин. Манай хүн шууд л санаа авч материалээр хийгээд зарвал бүр үнэтэй болно доо гэж бодно. Даамал ахын ирснэ. Ховрол ид байна да. Уулны тэмдэх ойгоос эднэрийг олсон бол ойр хавьд нь заавал даанжин байх учиртай. Тэрийг илрүүлчих юм бол манай тосгоны нэр хүнд тэр дороо л пуужиндан штэ. Даанжин сонирхох хүмүүсийг хөл хөдөлгөөн тасрахгүй л болно доо. Орлогоч дагаад нэмэгдэнэ гин. Харин Ван даанжинаас болоод дайснуудад тосгоноо алдахгүй гэж болгоомжлно. Дайснууд биш юмаа гэхэд бусад язгууртнууд ч эзэлж авах гэж оролдсон доо гэлээ. Тэрнээс гадна аав нь хөлөг баатруудаа явуулж даанжиныг хамгаалуулад манай хүнийг өөр тийш нь цөлөгч бодит аюул харагдчихлаа. Бүгд цаад учрыг нь ойлгож даанжин энтрийг хайхгүй байхаар шийднэ. Ванч ойлгосонд баярлаа гэдэл талархлаа илэрхийлнэ. Удаачгүй манай хүн илүү чанартай материалаар тосгоноо улам тогтжуулж зогсоо зайгүй ажилланаа. Генетик нэг хүн гөрүүлэн мангасууд ирж явна гэж хашгираад л сандарсан үүж гинэ. Ван бэхлэлтийн хаалгыг нь яаралтай хаах тушаал өгнө. Хүмүүсийг айд сандрахад Ван зоригжуулж бүгд хамтдаа зүтгэжиж ялан шүүгээд уран өгнө. Бүгд хэрмэн дээр гарч ном сумныхаа ард бэлэн байдалд орохоор явна. Ди Ваны тушаалаар дээшээ гараад харсан жаахан эвгүүд ур зураг харагдана. 40 гарan гөрвөл тоос манруулаад ирж гинэ. Зүгээр ч гөрвөл биш 8 метрийн өндөртэй гэж байгаа. Ядж яхад адал явдал хайгчт нь ан хийх гээд явцсан байхгүй байгаа мэн л да. Ди сандарч эхэлнэ. Туршлагатай хөлөг баатруудын бүхэл бүтэн хороо ганц ийм гөрвөлийг арай гэж устгадаг гинэ. Тэгэхэд манай хідэд юун хороо байтугай хитгэн баатар байгаа штт. Ван тушаал өгч авраг нумаа төмөр сумаар цэнгэл гэлээ. Дийж гялтганаал дахиад дээшээ өгслөө. Өдий хүртэл би орсон бүх тулаанда яалж байсан юмсан. Энэ удаач мэдэхгүй гэл манай хүн мэддэг бүх майнаа уншаал галлаж эхэллээ. Гөрвөлийг онсон сум уул мөргүй алга болоод ахаар нь ди хэсэг зур паникт орно. Тэгсэн овоо хуйгийг нь нэвтэлж ороод исэн юм байна л да. Гөрвлүүд ч эхнээсээ унаад өглөө. Эхний харуултаар арваадыг устгахчлаа шүү. Урам ороод дахиад харуулах тушаал өгсөн ганц л төмөр сум байна. Яахуу даргаал гэж юм. Хамаагүй харав гэдэл дахиад хидийг устгахчдаг. Ингээ манай хэд сумгүй болцсон гөрвлүүдийн тал нь үлдсэн байдаг. Ванд байдлыг илтгэсэн модон сумаа ашиглаа л гин. Оркийн арьсан бамбааг хувааж исэн юм чин гөрвлийн хуйгийг нэвтэлчих байхаа л гэж бодно. Модон сум яаж дийлхэвдэ гэл хоёр баатар шивнэлдээстэй. Тэгсэн болжин шүү. Бүр асуудалгүй устгах чинь. Дийч баярлцсан өнөөрө гөрвлийн мах иднэ манайха. Харваадаагаараа гээл. Сумж бороо шиг асгарч бүх гөрвлөд унаад өглөө. Тосгоныхан бөөн баяр болж Ванаар үнэхээр их бахархна. Арай л хурдан дуусчлаа гэд ди харамсаад байгаа юм биш үү. За тэгээд ортогийн удирдлага дор гөрвлийг янзлах ажил эхэллээ. Их махтай болсон болохоор оройн амттай хоол хийж бүгдээрээ ялалтаа тэмдэглэхээр болно. Адал явдал хайгчид нөгөө хийж өгсөн сэлмийг нь гаргаж ирээд магтсан чинь ди гомдлоо наачнаа. Та надаа хийж өгөөгүй мөртлөө эднэрт сэлэм хийгээд өгсөн юм уу гээл. Ядж яхад нөгөө хэд нь гайхуулаад салахгүй. Хөлөг баатрууд Ванаас ирээ цэргүү нэхэж мөнгийг нь төлөө захиалчин энтергээд идэм бүр. Жаахан завтаа болохоор хийж өгнө гэж амлаад нэг юм тайвшруулдаг. Орто нэг гөрвөлийг 8 алтан зоосоор зарж чадна гэхэд манай хүн мөнгөө яаж өрхөө тооцоолоод аз жаргалтай өмдсөн сууж исэн даамлах муу мэдээ дуулгана. 100 алтан зоосноос дээш орлого олвол тайжид талыг нь өгөх ёстой байдин гинэ. Манай хүн гэхдээ татвараас гадна аав нь тосгоныг нь булааж аваад өөр тийш нь цөлчихвээ гэдэгт санаа зовж ийла. Аавт ч юм биш ахад ч мэдэгдчихвэл ямрав гэсэн санаа гарна. Гөрүүл агнсан гавьяага өөрийнхөө нэрээр биш ахыхаа нэрээр бүртгүүлнэ гэсэн үг л дээ. Маргааш нь хоёр худалдаач хэрмийн гадаа ирснээр буруу газар ирсэн байна. Чамаас л боллоо. Чи л буруу заасан гэд бөө хэрүүл. Тэгсэн Ваныг харангуйта таниад бүрч их гайхна. Тайжи мундаг хүү яахаараа ийм хол байж идэг билээ гэд. Нөгөө ихэнд гараад исэн бор эмхтэй байсан штэ.
Тэрний дэлгүүрийн худалдаачид юм бэлээ. Агуулах руу н ороод аман ангаагаад эрүүн салаад газар унчнаа. Ийм жижигхэн тосгоныхон яаж ийм их гүрүүл агнаавэ гэдэл. За тэгэд худалдаж авахар болж авч явах хүн хүч унаа тэрэг зохицуулахад сарын хугацаа өгөөч гин. Манай хүн ч одоохондоо хөргөгч хийх боломжгүй байгаа болохоор энэ махнаас аваад яваарай. Үнгүй бэлгэлж гинаа л гэлээ. Авч гараад зарах зэвсгээ үзүүлсэн чанарыг нь бишрээд бас л ангаана. Үн мөнийч буулгахгүй хэлсэн үнээр нь авъя л гэж байна. Та нарт бүр их ашиг олох боломж байна. Сонсох уу гэснэ. Манай тосгон дэлгүүрээ нээчвэл лаанда гэдээ худалдаачдаж саналыг нь хүлээж аваад талархснаа илэрхийлнэ. За тэгвэл ажилдаа орох уу гэснэ. Нөгөө хоёрыг ойлгож ч амжаагүй байхад мөрөөдлийн дэлгүүрийг нь бүтээчнэ. Удалгүй урилгагүй зочид ирнэ. Хөрш улсын элчнэр гинэ. Манай хүнтэй ойролцоо насны язгууртай охин нэг Хөлөг Баатартайгаа ирсэн байлаа. Хөлөг Баатар нь айгүй тийм хартай. Энэ хүүг үнэхээр гоц ухаантай юм уу, хуурамч амтын юм уу, заавал илчлэн нэнтэргээл. Энэ үед Ван даамал ахаас даалгавар аваад сууж ила. 10,000 хүн амьдрах хот төлөвл гинэ. Цаашид манай тосгон энэ маягаараа хөгжүүл дорхноо хотын зэрэгт хүрхнэ гин. Энэ үед нь зочид ирснийг мэдгэтгэхэр хүн орж ирлээ. Нөгөө охин хөрш улсын гүн Фернандогийн охин гэж өөрийгөө танилцуулна. Эмэгтэй Баатар нь бид хоёрыг яагаад ирсэн гэж бодож ийн л гэж байна. Намайг шалгах гэж л ирсэн болов. Аюултай санагдвал манай тосгоныг эзлэх гэж оролдох байх гэсэн аймаар инээснэ. Тийм ээ, чиний зөв л гэж байна. Гүн Фернандо танай аавыг манай нутгийг эзлэх санаатайгаар гоц авьяастай хүүгээ ийшээ томилсон гэж бодоод байгаа. Чи яг үнэндээ галын шийдвэр болохоор л ийшээ ирсэн биз дээ гэдээ. Ван үннээ хэлэхэр шийдэж, тийм ээ, галын шийдвэр минь үнэн. Гэхдээ цөлөгдсөн болохоос ямар нэгэн дайн хийх гэж ирээгүй гэлээ. Нөгөө эмэгтэй даанч итгэдэггүй. Энэ тосгоны байгаа байдлыг харахад чи 5,000 цэрэг дагуулж ирсэн байлгүй. Харваас цэргийн бааз болгож хөгжүүлж байгаа нь ойлгомжтой байна гэд салдгүй. Даамал ах ди эднэр Ваныг хүндэлж хайрладаг. Сайхан сэтгэлтэй болохоор нь өөрсдийн хүсэлтээр дагаж ирсэн гэж тайлбарласан ч эмэгтэй итгэхгүй хийвэр. Манай хүн дагуулж гараад боддоор нь үзүүлэхээр шийднэ. Даамал ахаар шавар хан босгуулж өөрөө ганц хүрээд л майр зузаан бетонн бэхлэлт болгочдөг. Дараа наано кубээр хаалга хийгээд нөгөө хоёрыг гайхшруулна. Бүтээлийн шидтэй учраас ийшээ цөлөгдсөн гэдгээ хэлэхэд гүнгийн охинд өөрийнх нь гунигт амьдралыг санагдуулаад л явчихна. Баатар ана тактика өөрчилж ирсэн зорилгоо хэлнэ. Фернандо гүн охиноо Ваны эхнэр болгохоор явуулсан гин. Манай газар нутгийг битгий эзлээрээ найрамдлын гэрээ байгуулъя гэж байгаа юм байна л да. Манай хүн ч одоохондоо гэрлэх бодлого байгаа гэдгээ хэлэхэд анаа бүр гэрлүүлэх гээд дайраад идэх шүү. Би уг нь нэрчгүй, сурагчгүй тосгонд хатагтайгаа үлдээхгүй гэж бодож ирсэн. Чи чинь тэгсэн хараа ажилсаг арчаатай мундаг хүн байна штт. Та энэ залуутай гэрлэхийг хүсэж гин үү гээл тулгаад асуусан охин ичингүүрэл Ван сайн залуу байна. Гэхдээ би ч гэсэн гэрлэх талаар бодож амжаагүй байгаа гэдээ. Тэгээд зочид нь эндээ хонохоор болж манай хүн зочид буудал барьж өглөө. Оройн хоолн дээр сонирхдаг зүйлсийн талаар асуусан игдүүтэй юм дуртай цэцэг хүүхэлдээ эднэрт дуртай гэж байна. Хүүхэлдээг чинь харж болох уу гэсэн охин маш их баярлана. Өмнө нь хинч сонирхдаг юмыг нь асууж санаа тавьж байгаа юм шиг байгаа. Манай хүнийг буцаад очиход даамал ах хэлнэ. Нэргүү тосгоны эзэнтэй гэрлүүлэх гээд явуулсан байхыг бодоход энэ охинч бас элемент л шийдгөө байхаа. Ван гинэтхэн ойлгоно. Хөөрхий яг л өөр шиг нь гадуурхагдж цөлөгдсөн байна гэж. Тэгээд сүү тавьсан ч тавиагүйч өөрөө хүсвэл манай тосгонд үлдэж болъё шүү гэж хэлэхээр шийднэ.